Мэдээ үргэлжилж байна. Иргэд санаатай болон санамсаргүйгээр банкны дансаа бусдад ашиглуулах тохиолдлууд гардаг. Гэтэл иргэдийн дансыг цахим залилан үлдэх болон мөрөөдөө тоглоомын орлогоо оруулж гаргахтаа ашиглах гэмт хэрэг гарах болсон. Энэ тохиолдолд дансаа ашиглуулсан иргэн 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлуулах хорх ял авах хуулийн зохицуулалттай байдаг. За гэвч иргэд энэ талаар мэдээлэл өгөхөөс гэмт хэргийн холбогдогч болох эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдлууд гарч байна. За үзэгчдээ он гарснаас хойш цагдаагийн байгууллагад 44561 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 14400 залингийн гэмт хэрэг эзэлж байгаамаа. Тэр дундаа 86%-ийн захим залин эзэлж байгаа нь иргэдийн дунд захим залингийн гэмт хэрэг ямар өндөр байгааг харж болохоор байгаа юм. Мөн сүүлийн үед иргэд дансаа бусдад санаатай болон санамсаргүйгээр ашиглуулснаар гэмт хэргийн холбогдож болох тохиолдол гарч байгаамаа. Тухайлбал одоо 7 сараас хойш нийт 109 иргэн дансаа бусдад ашиглуулснаар гэмт хэргийн холбогдогч болсон байна. Тэгвэл иргэдийн хувьд дансаа бусдад ашиглуулах талаар ямар бодолтой байгааг бид тодрууллаа. Дансаа ашиглуулснаар гэмт хэргийн хохирогч болох талаар та ер нь хэр мэдээлэлтэй байгаа юм? Ер нь бол болох юм байна гэдгийг л бодоод байгаа юм. Яаж мэдсэн бэ та? Ер нь бол сар сурталчилгаа марчилгаа тиймэрхүүмээр л явсан. Энэ мэдээллийг аваагүй байгаа танд төлбөр төлөө дансаа ашиглуулаач гэвэл та ашиглуулах байсан уу? Ашиглуулах шүү дээ. Хүн гуйж яхад туслая гэж бодох байх л та. Нэг өөрөө ч нэг хайхтар их мэдээлэлгүй л байгаа л да. Мэдээлэл гэнэ. Хамгийн барьцаанд ордог болсон цаг шүү дээ. Тийм учраас тэгж данс малсаа хүнд өгөхгүй. Дансаа ашиглуулсны төлөө бас тодорхой хэмжээний мөнгө төгрөг гэсэн тэр дансны нууцлалт халдаж дансанд байгаа мөнгийг заллаах гэсэн тийм оролдлого бол гадуур нэлээд байна гэж байна. Иргэд дансаа бусдад ашиглуулж болохгүй талаар мэдээлэлтэй байгаа хэдий ч олон нийтийн сүлжээнд данс түрээслүүлэх зар хөвөрсөөр байна. Та дансаа түрээслэн гэсэн үү? Тэгсэн. Үн хан шир нь ямар хуваах шиг байна? Ихэд бол 200-аар хэлчихсэн. Өдрийн үү? Өдрийн 200. Тэгээд цагийн хэдгэлээ 9,000 руу 10,000 руу. За ойлголоо. Таны данс мансыг ашиглавал дараа нь янз бүрийн асуудал үүсэхгүй зү тий. Үүсэхгүй. Би тийм асуудал байхгүй шүү. Залилсан этгээдэг дансны аргаар нь хөөгөө цагдаагийн байгууллагаас олж илрүүлдэг. За илрүүлсний дараагаар яаж юм гэхээр яг жинхэнэ нөгөө залилгч гэдэг биш байгаа байхгүй. Яагаад ингэж юм нэхэр одоо нөгөө Facebook бас нөгөө зар сурчлагаан дээр данс түрээслэн, өдрөөр түрээслэн, сараар түрээслэн гэдэг зар байршуулж байгаа. Тэгэхээр нөгөө нэг амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн эсвэл хэтэрхий сэтгэлийн хөрөлтөд авцсан иргэд маань энийг нөгөө залилан гэж мэдхгүйгээр дансаа түрээсэлждэг байхгүй. Тэгээд нөгөө 2 3 данс дамжаад нөгөө мөнгөө цаашаа эргүүлээд coin болгодог ч юм уу, крипто валют болгодог ч юм уу, ийм маягаар нөгөө залилгчдүүдэд мөнгө гаргаад авчдаг. За энэ дээр эргүү үеийн маань нэмэлт өөрчлөлт буюу 2018 дээр ингэж орсон байгаа. Төлбөрт таавар, бооцоо тоглоом, захин мөрөдөө тоглоомын юмд удаа дараа данс болон одоо утасны дугаар мөн захим хаягийг ашиглуулсан тохиолдолд иргэнд хуулийн хариуцлага буюу 6-аас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах мөн 6-аас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн заалт орсон.